багш нь таамаглалтай иргэний боловсролын газартай нэгэн чухал сэдвийг ярилцъя гэж бодож байна. За багш нь одоо эндээс бичлэг үзүүлнэ. Энэ бичлэгийг хүүхдүүдэд багшнаас сэтгэлээ хаалцах гэдэг юм. Бид нар байгаль орчны хамгаалал яг саяных шиг мод ургана. За тэндээс Бид бидний модыг ургахгүй. за тэндээс за тэндээс сайн байна. За тэндээс за тэндээс хэлээ. За энэ түүхэд хэлье гэсэн багш. За тэндээс за сайн. Багш нь тэгвэл өнөөдөр байгаль хамгаалалттай холбоотой нэгэн их бэлтэж ирсэн. Энэ ихээ одоо багш нь уншиж өгч байна. Та нар анхааралтай сонсоо. За өнөөдрийн бид бүхний ярилцах эхийн сэдв мөчир хөнгөс. За багш нь ихтэй уншлаа. Зуны уйлрал эхэлж болдоогийн тусландаа ирлээ. Яасан сайхан агаартай байна гэж бодсоор нэгэн зулцсан модны дээрээс очлоо. Тэр мод өөрөөс нь ялангүй өндөр юм. Ямар гоё юм бэ? Үүгээр чинь чавх хийвэл гэж бодлоо. Тэгээд зулцсан модны нэгэн мөчрийг хугалж эхлэв. Гэтэл за хүү минь яаж байна? Гэх дугаар эргэн харвал хөршийн өвөө зогсож байлаа. Болдыг харин хөлхийн зургийг өвөө хүү минь өөр шигээ ус жургаж байгаа модыг хурж болохгүй. Чамайг ингэвэл өвдөхүү гэлээ. Бол өвднөө гэж хариуллаа. Цус гарах уу гэж өвөө асуулаа. Бол мөн цус гарнаа л гэж хариуллаа. Тэгвэл хүү минь энэ модноос шүүрс гарч байна уу гэж асуулаа. Бол тийм ээ өвөө гэж хариуллаа. Гэтэл өвөө хүү минь энэ мод та хоёр яг адилхан баг болчих. Дахин ингэж болохгүй шүү гэлээ. Болдоо тасалж авсан мөчрөө зурцган модыг хараад жаахан бодлоо.
угалж авсан мөчрөө бариад байранд нь цавуугаар наагаад үдээчихив. Хөөрхийн мөчөр ургах гэж санаад гэрээ зүггүүлээ. Мөчөртөө цавуу түрхээд тогтоох гэсэн боловч тогтсонгүй. Оо, энэ мөчөр надад гомдчоод ингээд байгаа юм байна да. Яаж аргалъя да гэж бодов. Нэгэн удаа гараа эсрэхэд ээж нь болтоор боож өгч байсан санагдаад гэрээсээ болт авчирлаа. Тэгээд ээжигээ дуурайж мөчрийг нь үлээж мөчөрхөн минь бодохгүй эднэ. Битгий гомд гээд болоо. Түүнээс хойш өдөр бүр модны дэргэд ирж ургаж байна уу? Эдгэж байна уу гэж харна. Гэвч олон хоног өнгөрсөн боловч хөөрхийн мөчөр ургасангүй. Харин ч хатаж орчижээ. За их наалчтай үү дээ? Заавал эхнэр юуны тухай гарсан бэ гэхээр тор бүлтэй батараа өгдөг. За бодчихсон уу? За тэгвэл багшны энд асуулт гаргаад тавьчих. Та нар багшийнхаа асуултанд хариулнаа. За нөгөө жижигхэн зурган модыг болтоо хөө юм байна. Тэгвэл болтоо хөө анх энэ мөчрийг хурлаж байхдаа юу бодож оруулж ирсэн бол? Чавхыг Сайн байна. Сайн дэслээ? чавхыг гэж. Сайн тавчсан байна тийм ээ. Сайн дэслээ. Хэрвээ нөгөө чавхыг машин явуулдаг. За. За, өөр багш санах юм байна уу? За, тэндээс Надад өндөр ахаар нөгөө өндөр ахаар үний жижигхэн багш чинь надад өндөрөж чадахгүй гэж бодсон. гэж утсан байна. За, эндээс гэж утсан гэж байна. За, Нөгөө мод юу дуурахгүй чавхыг дуурахгүй ахтаа гэж бодсон. За, өөр авралаагүй санал багштай нэмж. За, тэндээс Нөгөө чавхыг хийгээд ахтаа ахтаа. за, тэгж утсан байна. За, мөн хэлбэл за, тэгж утсан гэж байна. За, багштай өөр санал нэмж хэлэх үгтэй нөө. За, эндээс хэлээ. За, тэгвэл энэ мөчрийг хуглаж байхдаа болтоо хөө маань ингэж бодчих. Тийм ээ? За, тэгвэл дараагийн асуулт багш нар бэ? Энэ мод хугалж байгаа болтоо хүүг хөр шайлын өвөө нь хараад өвөө ер нь юу гэж бодож байсан бол тэр хүүхдийг энэ хүүхдийг хараад за ардаас буяа шиг сайн байна. За эндээс хэлээ. Тэр мод энэ мод яаж байгаа юм? За бас сайн байна.
шүү дээ. Юу хийж өгсөн бэ нөө? За, өө тэгж бодсон байна уу? За, тийм болоо. Өөрөө ороод байгаа яагаад тасч байгаа юм бол харин өрсөн өрчсөн модыг түүх яасан болоо. Нөгөө бас тэгж бодсон байж болно тийм ээ? За, тэндээс өөрийн төлөө яагаад гэж. яг тэгж бодож болох. За, тэгвэл энэ гарсан саналууд дээр нэмж хэлье гэсэн саналтай юм. За, хэлээ. Сайн байна. За, эндээс Энэ модыг өгсөн удаа өөртөө надхан өсөж байгаа модыг. сайн байна. За, эндээс Өөртөө надхан өсөж байгаа модыг яагаад өгсөн бол стамоцтой гэж. за, тэндээс буяа шиг хэлэх чинь. Энэ мод антай юу гэж. За, тэгвэл багш нэг асуулт асууя. Та нар яг ингээд болтоо өгмөд хугалж байхад нь өвөөгийн оронд харсан бол танд юу гэж хэлэх байсан бэ? Болтоо өгд. Өөрийнхөө өвөөгийн оронд харсан. За, эндээс хэлэх чинь. Яагаад удаа өгөж байгаа юм бэ? За, тэндээс Өөртөө надхан өсөж байгаа модыг яагаад өгөж байгаа юм бэ? сайн байна. За, эндээс томор. Нэхэж гэж. За, мөн битэн. Яагаад энэ ачаар модыг өгөж байгаа юм бэ? За, Яагаад энэ модыг өгөж байгаа юм бэ? гэж хэлсэн тийм ээ. За, эндээс хэлэх чинь. Чи өөрөөсөө ургаж явсан модыг яагаад өгөж байгаа юм бэ? Чамаа ингэж өгөөж өгөх юм үстэй гэсэн. Сайн байна. За, эндээс сайн байна. Гой санагдаж байна. За, эндээс
Хоёр шиг санагдсан. Сайн гомоо тэгээ мод хуудгүй тэр агаараа хайртай мод дээр дугуйтай тэр ойлгоод За тийм ба тэгээд тэгвэл хүмүүстээ та нарт ингээд байгаль орчноо хамгаалах талаар хийсэн тийм их сайхан үйлс байна багштай гэж. Өгөөч. Сайхан. надад бол нэг За бомоор болно багш сонсъё. би нэг өдөр гол ороод тэгээд тэндээс хогж явах гэсэн. Ямар мод вэ? За тэндээс Өөрийн очижсэн өөрөөсөн. мондог бай. За арай хэлээрэй. Сайн байна. За тэр охин. За сайн. За эндээс хэлж. За тэндээс сайн байна. За эндээс манай ангиж ямар мондог вэ? За багш нь дэлгэцэн дээр юм нэг их сайхан урагч модны зураг авсан байгаа. За тэгвэл энэ багшийн бага ангидаас сурч ирсэн сургуулийн зураг. Нариулын сургууль багшийн сурч ирсэн. За тэгээд хажуугаар зөндөө олон мод өгсөн байгаа зү. Энэ модыг дөнгөж юм жижигхэн ургаж авахд багш нь усалдаг байсан. За тэгээд одоогоос 17-8 жилийн өмнө усалж ирсэн. Тэгээд тухайн үед багш нь услахад ингээд 40 битанаар ус зөөгөөд услахад надад хэцүү байсан. Салхуу үрээд олон дахин услахад. Тэгээ манай биологийн багш услуулдаг байсан баггүй юу? Тэгээд багш нь энэ жил зуныхаа амралтаар сумандаа очиод сургуулийнхаа хажуугаар явсан чинь моднууд маань ийм өндөр урагчилж. Тэгээд багш нь хараад маш их бахархсан. Тэгээд баярлсан. Тухайн үед надад хэцүү байсан ч гэсэн одоо гээд харахад надад үнэхээр гоё санагдсан. Энэ бол багшийн багаагдаа сурж ирсэн сургууль. Тэгээд яас тань тий баашингаа өндөрчсөн байгаа зү. Тэгээд танд гоё модоо харуулъя гэж зургийг аваад ирсэн. Утсан дээр аваад ийм сайн ургасан байлээ. Миний бага ахтаа тарчсан мод. Хэрвээ хүүхдүүд ингээд болтоогүй шүү. Бид бүхэн ингээд модоо хувлаад байгаль орчноо хайрлахгүй байгаа юм л ба. Юу болох вэ? Амьд би хүмүүс амтыг ямар мөн үү? За эндээс бомоор хэлээч. Хэрвээ модоо хуваад цэвэр агааргүй хүмүүс бид амьсгалахад хэцүү болно. За эндээс Цэвэр агааргүй амьд чадахгүй. За бид нар ямар ч амьсгал цагааргүй болно. за эндээс хэлээ. За энд нэг хэлээ. За хэлээ. За арих нь үгүй. За сайн байна. За бүгдээрээ маш гоё санал хэллээ. За тэгвэл одоо багш нь танд дүрийн тоглолт. Танаас хин хийх вэ? Дүрийн тоглолт. За яг саяын ярьсан асуулт дээр үндэслээд багш нь энэ дүрийн тоглолтын малгаанууд хэлсэн байгаа. Хэрвээ байгаль орчноо хамгаалахгүй байвал хүмүүст хандаж энэ амьтны өмнөөс ямар үг хэлэх вэ гэдгээ би тийм үг хэлж чадна гэсэн үг гараад иртээ. За энэ үг хэрвээ бид нар байгаль орчноо хамгаалахгүй байх юм бол бүх хүмүүст хандаж ямар үг хэлэх юм бол тэр үгийг хүргэж чадна гэсэн үгтэй. За гараад. Сайн байна. Эндээс гэхдээ амьтнаа өөрөө сонгоно. Өөр хэм бэ? За гараад. За гараад. За 5 хүүхэд болно. Гараад. За бусад хүүхдүүд бас урт хүүхдүүдээ сонсъё. Найзууд нь ямар санал хэлэх юм даа гэх. За ингээд. За
модоо сайхан дахиадуулж илбэлүүлнэ. За бүгдээр навчин дээр өөрийнхөө бодлыг биччихсэн үү? За тэгвэл багш нь ингээд энэ хуулигдах цаас шүү. За юу гэдэг. За өөрийнхөө саналыг уншаад модон дээрээ навчаар байрлуулаад зугаа. За бүгдээрээ 6-6-аар уншия. За эхний 6 байна. За нэг. За бүгд сууж авах. За сууж авах. За болсон шүү. Сууж гараад. За зүг сууж авах. Гоола заа. За одоо энэ 7 найзынхаа саналыг сонсъё. Модон дээрээ өөрийнх нь авчиг байлгаж. Нэрэ байлуулаад модон дээрээ байлуулъя тийм. Хасаа иш. Одоо 3 дахь сатанаас хамтаа уншааг байгаа. Одоо энэ дуусчихна. За энэ найзуудынхаа ямар санагдсан сонсъё үү те. За
дээр байна. Одоо маш гоё дахиж чинь тийм ээ. Бүгд юм их гоё. Саналуудаа уншаагүй сурагч байна. Хүүхд настай. За багш нь энэ модыг хараад багш нь маш сайхан сэтгэл төрж байна. Манай энэ ийм гоё модоо ийм гоё дахиад чадлаа их гоё санал хэллээ. Багшийн зүгээс хүүхдүүдээ баяр хүргье. За өнөөдрийн энэ сэдвийг ярилцаад энэ чамд юу боддгоо гэдгийг багштаа хоёр сурагч хэлж өгье. За тэд хамгийн түрүүнд гаргасан. За тэндээс бид амьсгалд ямар яагаад би бол бид нар үгүй шүү. энэ гараа өгсөн байна. Бид нар модод зэрэг ресторан стартап болж амжилттай байхгүй зөвхөн. За баярлалаа хүүхдүүд. За тэгвэл багшийн нас их сайхан санагдаж байна. Манай ангийн бүгдээрээ их сайхан байгаль орчныг хамгаалах талаар ойлгож авдаг. Их гоё санал бас хэллээ. За тэгээд эртний осолын энэ цагийг багштайгаа сайхан чөлөөтэй ярилцаж санал бодлоо илэрхийлсэн хүүхдүүдэд баярлалаа. За тэгээд энэ гоё өөрсдийнхөө саналаар хэлбэлүүлсэн модоо ангийнхаа гадна талын бүтээлийн санал байлуулсан. Сайн хүүхдүүд